За улсын их хурлын тамирын газраас улсын их хурлын шийдвэрийн бэлтэнд үг байгаа. Шийдвэрийн бэлтгийг хийсэн тайлангаас үсэс 2025 оны эхний агаарчлалын байдлаар 9 хуулийн 20 хэсгийн бэлтэн 15%-тай. Улсын их хурлын 7 тогтоолын 92 заалтын бэлтэн 4.5%-тай. Байнгын хорооны 11 тогтоолын 51 заалтын бэлтэн 7.8%-тай. Нийт 27 шийдвэрийн 163 хэсэг заалтны бэлт 6.9%-тай гэж үнэлэгдсэн байна. За мөн усны тухай хуулийн хэрэгжилтийн тайлан эрүүлэгээ гэж тайлгнасан байна. За энд бас нэг энэ юутай холбоотойг энэ харьяа агентлаг яамдын газрын дарга нар Кэлц засгийн дарга нарын хариуцлагагүй байдал. Төрийн ажил их хурлын тогтоол шийдвэр одоо тасралтгүй явж байгаа. Залгамж халаа гэж байх ёстой. Гэтэл энэ ажиллаж байгаа мэргэжлийн хариуцлагагүй байдлаас тайлангийн гаргаж өгдөг, эрүүлдэг. Ажил хийж байгаа мөртөө эрүүлэхгүй ингээд үлдээчдэг. Тийм учраас энэ дэр бас анхаарал одоо салбар хариуц тосохгүй одоо төрийн ажлын гацаах тийм аюул тулгараад байна. Жишээлбэл хуулийн чиглэлээр байгаль орчны чиглэлээр хуулийн хэрэгжээгөө хэсэг заалт гэхэд нэгдүгээр оюун тухай хуулийн шинжилсэн хариулгын 34, 31-8, 34-6, хог хаягдлын тухай хуулийн шинжилсэн хариулгын 8-4-3, 8-4-4, за 3 тармил ургамлын өрс ордны тухай хуулийн шинжилсэн хариулгын 8-1, 8-5, 11-5, 27-5. За хүнс хөдөө жоохон чиглэлээр хуулийн хэрэгжээгөө хэсэг заалт дээр хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 7-гийн 2, 9-ийн 5. Энэ мэргэжил салбарын улсууд энийг бүгдийг бичээд аваарай. Ажил хийсэн мөртлөө тайлан эрүүлээ байл одоо энэ жилийн эцсийн тайлан дээр эрүүлээд он гараад бас хэлцэгдэн шүү дээ чинь. За тариалангийн тухай хуулийн шинжилсэн хариулгын 20-ийн 6, 23-ийн 4, зургуулалт мал амтны эрүүл мэндийн тухай хуулийн 14-ийн 2, малын генетикийн өсвийн тухай хуулийн 13-ийн 4, 8-д хошооны тухай хууль шинжилсэн хариулгын 43-ийн 2-ийн 1. Энэ хуулийн чиглэлээр. За 2-т улсын их хурлын тогтоол. Байгаль орчны чиглэлээр улсын тогтоолын хэрэгжээгөө хэсэг заалт гинэ. 1. Зарим газар нутгийн улсын тусгай хамгаалтанд авах тухай 19 оны 5 сарын 2-ны өдрийн 41-р тогтоолын 4 дахь заалт. 2-т хууль батлсанд холбогдуулан авах арга хэмжээний тухай 21-ны 12 сарын 30-ны өдрийн 104-р тогтоол. Генетикийн өсвийн тухай энэ 1-ийн 2 дахь заалт. За хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр улсын тогтоолын хэрэгжээгөө заалт. Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаарх авах зарим арга хэмжээний тухай 22 оны 6 сарын 7-ны өдрийн 36 дахь тогтоол. Энд олон заалт байгаа. За 5 дахь нь Монгол улсын засгийн газар чиглэлөг тухай 23 оны 12 сарын 7-ны өдрийн 107 дугаар тогтоол. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний төгжлөг буруулах гэр хорооллын орон сууцчлалт тухай хууль батлсанд холбогдуулан энд 1-1, 1-2, 1-3, 1-5, 1-6, 1-7 дугаар заалт. За мөн зургуулаарт хууль батлсанд холбогдуулан авах арга хэмжээний тухай 24 оны 4 сарын 19-ны өдрийн 31-р тогтоол. Гайлын албан татвар чөлөөлөх тухай. Энэ одоо 4 заалт байгаа. За 7-т малын гаралтай түүхэд боловсруулах үйлдвэрийн дэмжих зарим арга хэмжээний тухай 24 оны 6 сарын 5-ны өдрийн 63-р тогтоол. Энд бас олон заалт байгаа. За 8-д хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 17 оны 12 сарын 14-ны өдрийн 82 дугаар тогтоол. Малын генетикийн нөөцийн тухай хууль. Энэ 1-ийн 3 дугаар заалт нь байгаа. За байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны тогтоол байгаа. Байгаль орчны чиглэлээр байнгын хорооны тогтоол хэрэгжээгөө заалт гэж байна. 1. Чиглэл өг тухай 18 оны 5 сарын 16-ны өдрийн 6 дугаар тогтоол. 2. Засгийн газар чиглэл өг тухай 2019 оны 5 сарын 28-ны өдрийн
0 дроп 01-р тогтоол. Эний нэг нэгдэх заалт. 3 тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтээр хангах зарим арга хэмжээний тухай 22 оны 5 сарын 10-ны өдрийн 8-р тогтоол. Энэ олон заалт, бүх заалтын хараарай. 4 тусгай хамгаалалтын газар нутгийн клин цэсийн баталгаажуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай 23 оны 1 сарын 17-ны өдрийн 03-р тогтоол. Энэ 4 заалт байна. За хүнс хөдөөж ахын чиглэлээр байнгын орны тогтоолын хэрэгжээгөө заалтж байна. Шиглэл өгөх тухай 20 оны 5 сарын 6-ны өдрийн 6-р тогтоол. Шиглэл өгөх тухай 20 оны 12 сарын 16-ны өдрийн 10-р тогтоол. 1 2 5 6-р заалт юм байна. Одоо шиглэл өгөх тухай 21 оны 2 сарын 26-ны өдрийн 7-р тогтоолын 2-ны 1-р заалт. За 8 шиглэл өгөх тухай 22 оны 1 сарын 17-ны өдрийн 01-р тогтоол. Эний 1-1, 1-3, 1-4 тэгээд 1-5 ас 1-19 хүртэлх заалт. 9 мал амтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай 22 оны 4-р сарын 13-ны өдрийн 04-р тогтоол. 10 мал махны бэлтгэн нийлүүлэлт нөөц экспортыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай 23 оны 1 сарын 17-ны өдрийн 02-р тогтоол. За агарын бохирдлыг бууруулах асуудлаар дээд хорооны тогтоол байгаамаа чиглэл өгөх тухай агарын бохирдлыг бууруулах асуудал дээд хороо 16 оны 2 сарын 3-ны өдрийн 01-р тогтоолын 1-2 дахь заалт. Гэх мэт олон одоо тогтоолын биелэлнээрээс бэлэгдэхгүй байгаа засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар одоо цай 130 оронтой гэл. Энд хяналт тавьж засгийн ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Тийм учраас энэ байгаль орчин өнсгөл ажлын салбарын хууль тогтоомыг хэрэгжилт хангалтгүй байгаа ямар шалтгаантай байна? Цаашд хэрэгжүүлэх талаар ямар арга хэмжээ авах вэ? Салбарын сайдууд төрийн нэр тодорхой хариултаа. За инкой сайд хариулъя. За энэ улсын их хурл баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг байнга хинжих ёстой. Тэгжээж энэ баталсан хууль тогтоомж маань одоо яг салбарыг зохицуулж чадж гэнэ үү? Монгол улсын яг нийгмийн эдийн засгийн амьдралыг үйлчилж гэнэ үү гэдгийг харж явах ёстой. Гол одоо эрх холбооны нэг онцлог сая үүсээд байгаа юм. Мэргэжлийн хяналтын газар гэж мэргэжсэн хууль тогтоомжийн хэрэглэлтэд хангаж ирсэн том агентлагыг татан буулгаж бүх хяналтыг салбаруудад өгсөн. Хэрэглэх газар улсын хэмжээний хяналтыг нэгтгэн зохион байгуулах гэж одоо оролдож байна. Дөнгөж жил гараа 2 жил болох гэж байна. Тэгэхээр энэ дээр бид нар дүгнэлт хийх хэрэгтэй байна. Нөгөө талаас хяналтанд шаардлагагүй 1300 гаруй хяналтын заалт чиглэлүүд үүссэн. Энийг хасах ёстой гэж байгаа. Тэгэхээр энэ бид анхныхаа тайлангууд оруулж ирж штэ. Тэгэхээр энэ дээр дахин одоо үргэлжлүүлээд энэ хэрэглэх газрын хяналтын бүр деталаар нь задалмаар байгаа. Жишээл одоо манай яам дээр одоо энэ хүнсний аюулгүй байдалтай холбоотой энэ заалтууд 49 одоо тайлан гарах ёстой заалтаас 47 нь хэрэгжээгүй гэж гарч ирсэн байна. А гэтэл манад хамгийн сайн хэрэгжсэн, хамгийн олон үйлдвэр ашиглалтанд орсон, хамгийн олон стандарт нэвтэрсэн, хамгийн олон үйлдвэр үйлчлэгээ бүтээгдэхүүн бий болсон ажил байгаа байхгүй юу? Малайчхуу мал махны экспорт холбоотой 5 залт тавуулаа биелээгүй гэж байгаа. Гэтэл бид нар сүүлийн 3 жил Монгол улсын экспортыг 300 сая доллароос буулгасангүй. Энэ урдны 10-20 сая доллароос хэтэрч үзээгүй махны экспорт чинь 300 сая долларт авдаг болчиход байдаг. Дэлхийн 17 орнд бид стандарт шаардлага хангаад экспортын хэмжээний гос халбар төвчний голомтуудыг хумаа зэгслээд байгаад байдаг. Тэгэхээр асуудал юунд байна? Энийг ахаа бүр дахин задлж үзмээр байна. Эндээс тэгээ өмнөхөр хариуцлага галтсан бол тэр хариуцлагын хүргээд энийг ахиж дахин бүгдээрээ үр гөгөөд ажлын хэсэг гаргуулад ахиж нүдээд бүр деталаар гаргая. Тэгээд ерөн цаашдаа Монгол улс их хурл хууль тогтоомжийн хяналтыг хэрхэн хинжих ёстой вэ гэдэг юм а бид нэр арга зүг ахаад олоод авъя. Өмнө нь чинь мэргэжлийн хэлтийн байгууллага гэдэг цогц хяналтууд бүх салбар хамраад хийдэг байсан. Би өөрөө мэргэжлийн хэлтийн газар яг энэ хууль тогтоомжийн хэрэглэлтийг асуудлыг хариуцдаг байсан байхгүй ажиллаж байсан. Тэгээд тэнд бол цогц
тодорхой улсын хэмжээнд нэгдсэн бодлого гарч чаддаг байсан. Одоо л нөгөө бодлогын гэж байгаа яамууд дээр салбарын хяналтыг өгчхөөр бодлогын яамууд гэсэн бүтцээр үйл ажиллагааны яам болоо хувирчиж байгаа юм. Тэгэхээр бодлого хийх, үйл ажиллагаа хоёрыг хариуцах нэг юм төрийн одоо яг системийг бид нар эргэж дүгнэх зайлшгүй бас энэгээр гаргамаар байгаа. Цаашдаа ер нь яах ёстой. Ингээд төрийн яамдууд үйл ажиллагааны яам болоод бодлогоо орхиод бодлогоо гаргадаг, өөрөө хяндаг ийм чиглэл рүүгээ явах юм уу? Эсвэл сая эн чинь бид нар Шинэ Зеландын загвар гэдэг эн чинь 2000 оны ихэр чинь манайх бүх яамдаа цомгтоход бодлогын болоод үйл ажиллагаануудаа аж ахуйн ажлуудаа тусгаарлаад агентлаг гэдэг хэрэгжих одоо энэ агентлагуудын бүтцийг бий болгоод энэ том төрийн албаны шинжилгээ хийсэн байхгүй юу? Эндээ бас нэг дүгнэлт хиймээр байгаа юм. Сая бол мэрэгжлийн хэлтийн газрыг татан буулгах бол туйлын хариуцлагагүйс улс төрийн одоо тийм маш дутуу бодож нэг айхтар том өөрчлөлт хийчихсэн. Тэгээ үр дагавар нь гэж гарч эхэлж байгаа. Одоо нөгөө бодлогын гэдэг цомхон бүтцтэй яам дээр чинь хяналт ороод ирсэн. Бид хаанаа яг хяналтыг хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал. Одоо маш амаргүй байна. Ингээд салбарын хяналтууд шилжиж байна. Жишээл манайх бол гайлын байгууллагаас хөлийн одоо 20 цэрийн байгууллагаас хяналтуудыг шилжүүлж явах, дагсан програм хангамжуудыг уялдуулах, хууль эрх зүйн тогтоомж төр дүрм журмыг шинжлэх гэдэг бөө нүсэр төмөн ажлын донд орчиж байгаа байхгүй юу? Ингэснээр одоо нөгөө төрийн бодлогын систем өөрөө эвдэрч эхэлж байна. Өмнөх бодлого чинь бүтцийн эвдэрч эхэлж байгаа байхгүй юу? Энэ дээр бас их хурал ингэ дүгнээд цаашдаа бид үйл ажиллагааны яамдуудаа байх юм уу? Эсвэл бодлогын чиглэлээр барих ёстой юм уу гэдэг нь тодорхойлох. Нэг иймэрхүү маягаар дүгнэлт хийвэл их сайн байна. За байгаль орчны яамс 9 номер. За байгаль орчны яам төрөний эмчгийн даргын төр Халбыг төр орлон өсч Батбаяр байна. Энэ бисен гишүүний асуусан асуултан дээр бас хэд хэдэн бас хариулт өгөө. Жишээ татаж энэ хяналт хэрэгжүүлэх газрын тайлан мэдэн дээр бас нэг асуудлыг бас хэд хэд удаа оруулсан. Хяналтаас одоо хасах шаардлагатай асуудлууд хэд хэд давхцаж орсон бас хэрэг одоо үзүүлэлтүүд гарч байгаа. Үүний нэг жишээ нь бол одоо энэ тусгай хамгаалалттай газрын хилийн цагийг тогтоох тухай энэ улсын хурлын 41 46 дугаар тогтоол нийт 31 газар нутгийг улсын тусгай хамгаалтад авч тусгай хамгаалалттай газрын сүлжээг өргөдгсөн байгаа. Энэ үрээнд манай яамнаас холбогдох бичиг баримтыг бүрдүүлж засгийн газрын хуралдаанаар хилцүүлэн байгалийн нөөц болон дурсгалт газрын нийт 19 газрын хил цагийг тогтоож улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбай хэмжээнд өнөөдрийн байдлаар сая 498,000 талбай буюу 0.8% нэмэгдэж одоо манай улсын 2035